2022 онд болсон нүүрсний сонсголоос хойш олон удаагийн сонсголыг улсын хурлаас зохион байгуулсаар байгаа. За өнөөдөр ч эдгээр сонсголуудын нэг болох малчны тухай хуулийн хэрэгжилтийг хянах сонсгол төрийн ордонд болсон юм. Тэгвэл эдгээр сонсголуудыг зохион байгуулахад хэр их зардал гардаг талаар манай сэтгүүлч сурвалжлаа. 2022 оноос хойш улсын хурлаас нүүрсний сонсгол, ногоон автобусны сонсгол, хөгжлийн банкны сонсгол, эмийн сонсгол, оюу толгойн сонсгол, нийслэлийн төсвийг хянан шалгах сонсголуудыг зохион байгуулсан. Хамгийн сүүлийнх нь өнөөдөр өндөрлсөн малчны хуулийн хэрэгжилтийг хянан шалгах сонсгол болж байна. Эдгээр сонсголыг зохион байгуулах ажил улсын хурлын байнгын ороодын ажлын хуваарьт ордог. Гэтэл байнгын ороодын төсвийг батлахдаа аль нэг сонсголын зардлыг төлөвлөөгүй байдаг. Үүнээс болж сонсгол зохион байгуулах ажил байнгын ороодод санхүүгийн дарамт болдог байна. Жишээ татахад нийслэлийн төсвийг хянан шалгах сонсголыг зохион байгуулахад 48 сая төгрөг зарцуулжээ. Гол зардал шинжээчдийн цалинт хуваарлагдсан, нэг шинжээч 3 сая төгрөгийн цалинтай ажилладаг байна. Нийслэлийн 2023-аас 2026 оны төсвийг хянах сонсголт 30 шинжээч ажиллаж 30 сая төгрөгийн шинжээчийн цалинт зарцуулагдсан бөгөөд сонсголын шууд дамжуулалт болон сонсголт оролцогчдын хоол хүнсний зардал гээд бүх зардал төсвийн байнгын орооноос гарчээ. Тэгээ жилийн дундуур гişүүд гарын үсэг цуглуулж явж байгаа сонсгол зохион байгуулцдаг. Тэгээд төсвийн одоо холбогд банкны хорооноос мөнгө нэгтгэдэг нэг ийм юм байгаа. Ер нь бол хэрвээ одоо цаашдаа сонсгол зохион байгуулъя гэж байгаа гişүүн байвал биш үү тийм ээ. Өөрөө мөнгөө гаргах хэрэгтэй байхгүй юу? Ингээд татвар төлөгчдийн мөнгөөр өөрөө ингээд нэг сэдв болчоол. За энийг шалгая, энийг олон нийтэд хүргэе. Тэгээд сонсгол зохион байгуулад нэг одоо хэвлэл мэдээлэлээр гаргахыг. Тэгээ мөнгөний ингээ байнгын хорооноос гаргуулчих ингээ яваадах юм бол энэ татвар төлөгчдийн мөнгө чинь ингээл нэг энэ сонсгол нэрхтээ үр дүнтэй ч юм уу ч юм уу нэг юм 2 өдрийн юмд л ингээ 40-50 саяар л явчих юм байл. Улсын хурлын байнгын ороодын зардал жилд 230 сая төгрөг төсвөлтгөө. Гэтэл үүний 4/1 нь ганц удаагийн сонсгол зохион байгуулахад зарцуулагдчихдаг байна. Нэгэнт байнгын ороодын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагддаггүй, төсвийг нь эхнээс нь тооцоолдоггүй учраас сонсгол зохион байгуулах санаачлаг гаргасан гишүүд өөрсдөө сонсголын зардлаа гаргаж явах ёстой гэдэг санал төсвийн байнгын орооны дарга Наранбаатарт байна. Харин өнөөдрийн малчны хуулийн хэрэгжилтийг хянах сонсголыг даргалан явуулсан улсын хурлын дэд дарга Бат Эрдэнийн хувьд зардал төдийхнөөр хянан шалгах сонсголыг дүгнэж болохгүй гэдэг байр суурьтай байлаа. Аливаа зүйлийг ингэж мушигж болоод болохгүй. Бид одоо улсын хурл хян шалгалтын хуулинд одоо асар том өөрчлөлт оруулсан. Энэ аливаад болохгүй байгаа зүйл төрийн байгууллагууд дээр одоо алдаа дутагдал гарч байгаа асуудал, хариуцлага тооцох асуудал, хууль хэрэгжихгүй байгаа асуудал, засгийн газрын алдаа дутагдaltaй холбоотой асуудал дээр бид нар хяналтын сонсгол хийх ийм боломж олцоог хуулиндаа тусгасан шүү дээ. Энэ чинь асар том алхам байхгүй юу? Улсын хурлын олон гишүүн хянан шалгах түр ороо байгуулж сонсгол явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн түүх бий. Гэхдээ нэг чуулганы бүрийн эрхийн хугацаанд 2 удаагийн сонсгол явуулах эрхийг хуульчилсан учраас сонсгол явуулах санаачлага бүр дэмжигдээгүй өнөөдрийг хүрсэн. Хэрвээ хянан шалгах сонсгол явуулах боломжийг нээлттэй орхисон бол өнөөдөр ухаан хутгийг хянан шалгах, харбины гэрээг хянан шалгах гээд илүү олон хянан шалгах хороо байгуулагдаж бүрч олон сонсгол өрнөхөр байлаа.